Архангай аймгийн Хайрхан сум нь 1924 онд байгуулагдсан тус сумын нутагт Хайрхан нэртэй сүрлэг сайхан хангай дүнхийн байх бөгөөд энэ уулын нэрээр сумаа нэрлсэн байдаг. Хайрхан сум нь Хайрхан, Асгат, Жарантай, Могой, Өгөөмөр гэсэн 5 багаас бүрдэх бөгөөд сумын төв нь Өгөөмөр багийн нутагт Хүнүү голын дэнждээр байрладаг. Тус сум нь 3700 гаруй хүн амтай. Энэ удаад Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 700 орчим сурагчдыг нийтэд нь хамруулсан эрүүл шүд, эрүүл хүүхэд нэгдсэн арга хэмжээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ингээд манай Хайрхан сумын Хайрхан багийн малчин өндөр настай 5 ахын маань одоо ингээд өөр хүүхдүүд хүржээд одоо ингээд сургуулийнхаа түүхт 100 жилийн тохиолдуулаад бас хүүхдүүдэд маань одоо шүдийн үзүүлж тэгээд үнгүү тэр эмчилгээ юу хийж чад маш баяртай байна. Миний хувьд л одоо 1-р ангийн 28 хүүхдээ энэ шүдний үзлэгт оруулах гэдэг ингээд эсэг эхчтэй ирээд ингээд байж байна. За тэгээд 5 ахаа өөр хүүхдэд 5 ахтаа өөрт нь ингээд амьдрал наад жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсэн шүд эрүүл бол би эрүүл гэхчээр одоо хүүхдээ ингээд жоохон ноос ингээд шүднийхний үйл ажиллагааг ингээд үзэж явж байгаа бас 5 ахыхаа тэрвшийнхаа гэр бүлд ад жаргал эрүүл сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Баярлалаа. Энэ арга хэмжээг зохиож байгаа бол хавгаад дарга болно. Гэр бүлийнхэн сумын агч тэгээ нэг хотоос эмчнэр авчихсан тэрвээ дүүнэртээ баярлалаа. Ийм олон сайхан хүүхдийг шүд амын эрүүл болгож явдал суудалгүй газар дээр нь ингэ шийдэж өгч байгаад маш их баярлалаа. Би шүдээ эмчлүүлсэн гоё байсан баярлалаа. Амаг Озой гэдэг би 6 настай шүдний эмчийг авчирсан багштай баярлалаа. Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөөгч Монгол улсын сайн малчин Дэрс сүрэнгийн Лавгагийн гэр бүл үр хүүхдүүдийн санаачлаг ивент тэтгэлгээр анагаахын шинжлэх ухааны үндэсний сургуулийн шүд эрүүл нүүрний мэрэгжлийн эмч нар болон багш нар Хайрхан суманд 2026 оны 5 дугаар сарын 6-наас 9-ний хооронд ажиллаж хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих үзлэг эмчилгээг цогц байдлаар хийсэн юм а. Энэ үед манай хүүхдүүдийн сургуулийнхаа 100 жилийн ойг ухтаад хүүхдийн эрүүл мэндийн хүүхдийн шүдүүсээр хэрж байна. Ер нь насгад оржийн хэлсүүд эрүүлийг хүсвэл эмнэлэг хүсвэл эрүүл байвал хүүхэд ахуй цагаас хүн эрүүл байвал том болсоосмоо эрүүл салгуудаа насалдаг. Тийм учраас энэ хүүхдүүдийг анхаарч багаас нь шүдийн үзүүлэн шүдний өвчин чинь бусад өвчний хуурхаа боддог шүү дээ. Тийм учраас шүдийн өвчөө эмчлүүлж манай хүүхдүүдийн задлаа зэрэг гаргаад эмчнэр авч олон эмчнэр авч явж байгаад ирээдүйн одоо эрүүл сарвал урт удаан настай хүмүүсийг бэлтгэл зориулагдаж энэ ажил хийгдэж байгаа юм шүү дээ. Ийм учраас энэ хүүхдүүд хөөрхөн цөмөөрөө сайхан өдөөс эрүүлээд эрүүл сарвал болоо дахин үзүүлээд их урт насал өвчин зовлонгүй эрүүл сарвал урт насал их тухайд шалгалттай өгдөг юм байгаа нь дөө. Ялангуяа шүдний өвчин дэлхийн нийтээр шүдний өвчин эрдэмтдийн гол анхаардж байгаа юм. Дэлхийн нийтээр шүдний тухай их анхаардаг болсон шүү дээ. Шүд өвчлүүд бусад өвчин үүсдэг. Арадаг цаасаа шүд эрүүлүүд хүн эрүүл байдаг. Ийм чухал юм байгаа. Тэгээд энэ шүд энэ хүүхдүүд энэ ажил зохион байгуулаад их тойлих баяртай байна. Тэгээд манай эмнэлгийнхад ажиллаж нийт хүмүүсүүд эсэг эхчүүд хүүхдэд сайн хамруулад бүгдийн бас цаашид бас олон дахиж үзүүлээд эмчийн зөвлөгөөнийг сайн аваад ингээд ажиллах хэрэгтэй байгаа юм да. Эрүүл сарвал хүүхдээ танаас туслах байх гэж чухал. Энэ хүүхдүүд сайн хүүхдүүд байна. Надтай зөв байж байгаа хүүхдүүд. За эмээ одоо энэ хөөрхөн хүүхдүүдийг ингэж эмчлүүлнэ гэдэг чинь сайхан хэрэг баяртай байна да. Ер нь одоо хүүхдтэй хүрсэн тийм юм хийх хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ манай хамгийн баг дүү тэр биш санаачлаад ер нь хүүхдүүдийн одоо энэ шүдний өвчтөл энэ Монгол орнд яараа хүүхдүүдийн шүдний өвчтөл их байгаа юм. Тийм учраас бол нийт танаа сургуульд чинь хэдэн хүүхдтэй л яах юм. Тэр нэг 700 орчим хүүхдтэй. Тэгвэл одоо бүгдийн л эмчлэх юм байна. Одоо тэгш байдлыг хангахгүй болохгүй шүү дээ. Тэгээд
700 хүүхдээ эмчийн үзлэгт амжилт. Манайх тэгээд их сайхан сэтгэлтэй хүнд их тусархаг их өргөн хүрээнд найзалдаг тийм сайхан хүн байдаг юм да. Тэгээд ахтай их баярлж явдаг. Би ч өдөрч одоо манай эхнэрээ тэг байхын ихчийнх нь ганц охин нь манай эхнэртэй багын найзууд тэгээд сайхан нөхөрлж явдаг. Тэгээ ахыгаас одоо ирээдүйн цаашаастайг ажил хөдөлмөрт амжилт хүсье. Тэгээд би энд ахыгаас сайн үсээ аянд нь бас зүгээр сайхан оролцож байгаад их баяртай байна. Тэгээд энэ найзынхаа энэ сайхан нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийнхөө санаачлагаар бас гэр бүлийнхээ санаачлах хичээл зүтгэлээр одоо энэ хүүхдүүдийг шүдийн одоо эмчлэх энэ арга хэмжээ үзлэг онцлохоо Улаанбаатар хотоос энэ олон бүрэлдэхүүнтэй баг эмч одоо авчирж одоо ингэж үзүүлж байгаад их баяртай байна. Бид нар бас оролцож байгаад их баяртай байна. Зохион байгуулж явах хугацаанд ерөнхийдөө хүмүүс их нааштай эцэг эхчүүд нь ч гэсэн хүүхдүүдийн одоо шүдийг үзүүлэх гээд бас ингээ очирж байгааг харахаар их хөөрхөн сайхан санагч. Тэгээ манай тэрвээ маань одоо нутаг орондоо ийм хариуцлагатай эргэж харж өөрийнхөө одоо ах トゥ хамаатан садан нутгийн 100 олондоо ингэж нийгмийн хариуцлагын хүрээнд ингэж ийм үйл ажиллагаа явуулж байгаад би бас маш их баяртай байна. Тэгээ тусал дэмжих гээд ирсэн. Тэгээ найздаа бас аягүй сайхан амжилтыг хүсье. Өшөө олон ийм сум орон нутгийнхаа ард иргэдийг баясгасан, баярлуулсан буянтай үргэлж хийж байгаасай гэж хүсэж байна. За ингээд лавга ахын дайраад өчигдөрхөн ирээ байж байна. Тэгээд энэ хүүхдүүдээс ийм одоо сайн үлсээ ан хийж байгаад нь одоо бид бас оролцож байгаад их баяртай байна. Одоо энэ Тавгадараа энэ охин цэцгээгчтэй яг би нэг доор сургуульд ажиллаж исэн. Тэгээд ажиллаж исэн болохоор одоо Тавгадараа гүйл яг угуул сайн мэдний манай сумын уусаар ахуйд настай хүн байдаг. Тэгээд гөр хүүхдүүд нь одоо энд ингээд ажиллаж амьдраад уус энэ суманд их юм хийгээд ингээд амьдарч байдгийг. Сая би өнөөдөр энэ хүүхдээ энд өгөөд эмчилгээнд үзүүлсэн их зөв олжууштай их зөв юм хийсэн байна гэж бодож байна. Тэгээд сая хүүхдээ үзүүлээ гараад ирлээ. Тэгээ их зөв ажил хийж байгаа юм байна. Энд дээр амар маш их баярлж байна. Хин гэдэг үлээ? Ганцдаг. Биднээс байлаа. Тэтгэр ангилаа. 3. Өдөр хэдөө давгаж байна? 3 давгадаг. Тэгвэл өстой сайн шүчтэй ахын дээ тий. Яман дээр нь энэ гарсан юм хизэнээс гарсан юм? 7 өдрийн өмнө. 7 өдрийн өмнөөс гарсан юм уу? Хэр өвчтэй байна? Нөлөө өвдөлттэй байна уу? Шингийн юм сайн шүү, зан юмчтэй. Шүсээ зэлэгтэй минь хөө. Ингэж чаддаг юм уу тий? За. Одоо юм чиний шүдийг угааж өгөн заа юу? Шүдийг угаад татарч гэж өгөн заа. Тэгээд шүдээ сайн угаан шүү заа юу? Чихэр идэж байгаа юу? Яг үнэн биш. Гүд энэ ч орог үзүүлэх хэрэггүй юм. Шүдээ угаадаг гэж чонлог байна шүү дээ. Баярлалаа.